Хүмүүс мань хаашаа явж байгаа, хинтээ явж байгаа, юу хийж байгаагаа бусад нэг бити тайлгнаж байгаа чи. Эн чинь өөрөө шунхаа сэдэлтэй одоо гэмтлийн бас нэгэн хохирогч болох нэг үндэс болж байгаа байхгүй юу. Тухайлбал та бүхэн санаж байгаа бол Дорнод аймгийн Матад сумын нутагт 2 хүний амь насыг онцгчгээр хөнөөсөөр гарсан шүү дээ. Тодорхойлбол тус сумын төвөөс 160 км-ийн зайд оршдог 3 дэс гэдэг газраас 47 настай 46 настай нарын цогц олдож байгаа байхгүй юу. Их сурвалжийн мэдээснээр бол 47 настай болохоор Дорнод аймгийн төвдөх нэгэн шатхуун импортлогч компани ажилтан байсан бөгөөд цистерн машинтай Петродайчин тамсаг компаниар түлш тээвэрлж явахт нь тэгээ замаас нь шунхаан сэтэлтэйгээр амь насанд нь халдаж байгаа байхгүй юу. Халдах болсон шалтгаан нь шунхаан сэтэлт байлаа гэхэд хизээ хаана халдаж байгаа гэдэг нь өөрөө байшлаа өөрөө хилээд өгсөн байсан л асуудал байна л гэж би хэлэх гэсэн юм аа. Тэгээд зарим улсууд асууж байна л да. Та яагаад гэмтлийн шалтгаан нөхцөлийг яриад байгаа юм бэ гэд. Би чи өөрөө киромлог эрдэмтэн байхгүй юу? Киромлог гэдэг маань өөрөө гэмтлийн шалтгаан нөхцөлийг судалдаг, шинжлэх ухааны хэлдэг бөгөөд гэмтлээс уралсан сэгэлэх түүнтэй тэмцэх арга замыг судалдаг ийм одоо шинжлэх ухааны юм байнамаа. Тэгээд биеийн хувьд, хуульчийн хувьд, өмгөөлөгчийн хувьд, за мөн эрүүгийн маш олон хэрэг маргаанд орж ирсэн хүний хувьд, олон гартрыг уншиж ирсэн хүний хувьд, за иргэдэд хандаж одоо сайн санааны үүднээс энэхүү зөвлөгөөг л өгөөд байгаа.